За нэр дэвшигч наран цогт танд баяр хүргэж амжилт хүсье. Таны энэ одоо нэр дэвшигчийн танилцуулгаас бас харцсуулаа. Та бол ер нь нэлээд хэдэн яамдад чиг үргийн яамдад ажилласан байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яам, хөдөлмөрийн яам, сангийн яам, эдийн засаг хөгжлийн яам гэдэг. Ингээд та ер нь бол эндээс харахад одоо мэрэгжилтэн хэлцийн дарга, дээс газрын дарга, төрийн нарийн бичиг дэд сайд гэд энэ албан тушаалуудыг бол хашсан харагдаж байна. Эндээс би хараад юу гэж бодож байна гэхээр та шинжилгээ ухааны хүн, физик, математикч аливаа одоо зүйлийн аргачлал, эдийн засгийн тооцоолол өргөж тэрийг бол энэ одоо ажиллаж исэн салбарууд дээр бол хэрэгжүүлж явсан бахаа гэдэгт би бол итгэлтэй байна. Зөвөр миний одоо сонирхож байгаа нэг 3 асуултанд хариулт өгөрөө. Мөчлөг сүрсэн биш, мөчлөг даасан одоо энэ яваад байгаа нь эдийн засгт хүндрэл учруу энэ санхүүгийн одоо төсвүүдээр эрсдэл учруулж байна гэж байгаа тийм ээ. Хэрвээ та яг ингэж үзэж байгаа бол дараагийн одоо жилийн Монгол улсын энэ төсөвт таны оруулах хувь нэмэр, таны одоо хийх тооцоолол эрсдэл дагуулахгүй байх тэр аргачлал юу ээж болох вэ гэдэгт нэг асуулт авъя. Төсөв хүндрэх гол шалтгаан болсон энэ төрийн данхар бүтэц, өргөн олон зардлууд, үрлэгэн байдал, ашиггүй ажиллаж байгаа энэ төрийн өмчт хувьцаат компаниудын энэ замбраагүй одоо байгаа байдал дээр та ер нь хэрхэн дүгнэлт хийж явдаг юм бэ? Энэ одоо яг энэ төрийн өмчт хувьцаат компаниудын энэ одоогийн байгаа ажиллаж байгаа энэ одоо үрлэгэн те ер нь энэ байгаа байдал чинь өөрөө энэ аж ахуй нэгжүүдийн нуруунд дээр улам их дарамт авчирч байгаа шүү. Бараг тэд нар энэ одоо энэ олон сан тийм ээ, эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан гэл энэ олон сангуудын дампуурлыг бараг үндсэндээ Монголын аж ахуй нэгжүүд чинь одоо тэднэрээр дарамтлуулж одоо тэр төлбөрийг төлүүлээд энэ нь илүү одоо улам одоо дарамтанд оруулж мөлхүүлж эхэлж байгаа юм шүү гэдэг дээр та санал нэгтгэв үү? За Монгол банкны өнөөгийн нөхцөл байдал тийм ээ. Ирэх 6 жилд одоо энэ Монгол банк оршин тогтнох ер нь хөгжлийн ямар түвшинд хүргэх танд одоо тийм стратеги ямар гол стратеги танд байна вэ? Мэдээж хүмүүс түрүү асуулт асуулаа, хариулсан тэр явцад бас давтагдах байхаа гэж харж байна. За дараагийн асуудал ер нь бол таны энэ ажилласан чиг үүргийн яамдуудад ажиллах хугацаанд улсын хурлд холбогдох одоо ямар хууль тогтоомж, хууль эрх зүйн орчны, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй олгох, мөн одоо хуулийн хэрэгжилт ямар одоо байсан энэ талаар та ер нь ямар хууль тогтоомжууд дээр ажилласан, ямар тогтоол батлуулж ирсэн, эндээс нэг сонирхуулаач. За хамгийн сүүлийн асуулт. Ер нь бол одоо энэ Азийн хөгжингүй орнуудын тухайд харахаар Япон, Солонгос, за тэгэл Тайван, Сингапур энэ улсуудад бол ер нь тэтгэврт гарсан иргэдээ ахмад наснуудаа дахин хөдөлмөр эрхлүүлэх энэ асуудлыг бүр нийгмийн хамгийн одоо гол асуудал болж анхаарч ирсэн түүх байгаа юм. Тэгэхээр манай улсын хувьд ер нь энэ бодлого ерөөсөө огт тавигдаагүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй, хуульд өөрчлөлт оруулахыг ч хүсээгүй явсан энэ одоо сайд дарга нарын алдаатай бодлогоос болж өнөөдөр тэтгэврийн насны ахмадууд өөрсдийнхөө одоо тэтгэврийг нэмэгдүүлэх энэ одоо жагсаалт цуглаан бол үргэлжилсээр л байна шүү дээ. Аргач өгүүлэлтэй амьдрал өнөөдөр ядуу байна. Амьдралын түвшин маш доогуур байна. Өнөөдөр насаараа хөдөлмөр эрхлэж явсан энэ үеийн ахмадууд зүгээр жагсаалт цуглаанаар төдийгүй өөрийнхөө асуудлыг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх гэж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Тэгэхээр та ер нь энэ тэтгэврт гарсан иргэдийнхээ одоо амьдралыг сайжруулах, энэ дахин хөдөлмөр эрхлэх гэдэг асуудлыг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоод хуульд өөрчлөлт оруулах та дэмжих үү?
За нэр дэвшигчээ микрофоныг авъя. Хариулт авъя. За тэгэхээр Батчин гишүүний асуултанд хариулъя. Та бол ингээд мөчлөг дагсан төсвийн бодлогоос үүдэлтэй, төсөв мөнгөний бодлогоос үүдэлтэй ингээд өнөөгийн зүйл бий болсон байна. За энэ дээр ямар хөө бодлого ялангуяа төсөв тал дээр барих вэ гэж байна. Тэгэхээр энэ дээр ер нь бид бол хатуухан явах хэрэгтэй гэдгийг хамгийн түрүү би энэ ажилд томлогдох юм бол маш богино хугацаанд улсын хурлд засгийн газарт бол би танилцуулах юм гэж бодож байгаа. Яг бодит байдлын үнээр. Тэгэхээр нөгөө миний мөрийн хөтөлбөрт орсон зүйл бол энэ ихтгэл даахуйц институт болно гэдэг нь хоёр дахь таны зорилт. Ер нь яг зүгээр ингээд бид нар бас тодорхой юм дээр тухайн цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал, нийгмийн улс төрийн нөхцөл байдлаас болоод галамтраагаа дараглаад ингээд нэлээд удаан аль талдаа явсан. За олон улсын байгууллагын төвшөнд ч гэсэн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр дээр ажиллаж байхад бол ерөөсөө энэ олон улсын валютын сан, олон улсын байгууллагын төв банкны ярьж байгаа тоонд ерөөсөө итгэдэггүй. Танай төв банк ерөөс дандаа хутлаа ярьдаг ч гэдэг юм уу ингээд идэг байсан. Тэгэхээр энэ юуг харуулсан чинь нөхөр одоо ч гэсэн янз янзын хардлага сардлаг яваад байгаа нь юутай холбоотой юм гэхээр яг ихтгэл даахуйц институт болох тухай асуудал бол стратеги болох ёстой байгууллага. Хоёр дахь асуудал. Тэгэхээр энэ өөрөө яах ёстой вэ? Ард түмний сонгосон төлөөлөл нэвтрүүлэх их хурлын харийн байгууллага учраас их хурл дээр их хурл өөрөө төсөв баталж байгаа, төсвийн мөнгөний бодлого баталж байгаа. Тэгээ энэ улсуудад яг бодит мэдээлэл үнэн үр дагаврыг бид нар маш нарийн гаргаж, ойлгуулж, тэрийг ард иргэдэд ч гэсэн нээлттэй явах учиртай. Тэрний тулд одоо тэр бас энэ байгаа нөөц болцсон олон хүнийг бол зөв ажилуулж бодтой судалгаа, шинжилгээ, академик танилцсан тэр зүйлүүд рүү бол бодтой ажиллах хэрэгтэй. Ингэхээр бол би ийм байгаа нөхцөлд бол энэ зүйл зогсох боломжтой гэж харж байгаа. Ер нь яагаад гэвэл миний олон жилийн танилцсан төрийн ажил хийж байгаа үед бол би энэ төр засгийн удирдлагууд яг бодтой асуудлыг тавьж чадах юм бол ойлгодог. Нэг бас дэмждэг. Бид нар гол нь бол энэ мэдээллийн буруу байдалд тэгээд нэг асуудлыг шийдэж болно, бод дүр дангуурыг харгалж болно гэдэг энэ хандлагаар хандсан учраас асуудлууд ингээд үүсээд байгаа маа. Тэгэхээр энэ дээр ингэж хэлж байгаа. Төрийн өмчийн компаниудын өргөлгөн байдал гэдэг бас та энэ төрийн өмчийн компаниуд дээр бол зэгцлэх асуудлууд зөндөө байгаа. Хамгийн ихний асуудал бол институчлэгдэх асуудал. Өөрөөр хэлбэл засаглал сайжрах ёстой асуудал. За яг миний одоо эрдэнэс Монгол дээр хийж чадсан нэг асуудал бол энэ институт болох ажил руу нэлээдгүй хүч тавьж тоглоомын дүрм, дунд хугацааны стратеги, энэ компани дүрм засаглал гэдэг нэгдсэн зүйл нэгдлийн хүрээнд бий болж байгаа. Цаашлаад бол засгийн газар өөрөө энэ төрийн өмчийн тухай хуулийг өргөн бариад одоо их хурл дээр та бүхэн хэлэлцэн. За энэ төрийн өмчийн компаниудыг яг төр авч явах шаардлагагүй төрийн өмчийн компаниудыг үндсэн чиглэлээр татан болох, хувьчлах. За энэ үйл ажиллагааны төрийн бол энэ хууль гаргах журмаар зэгцлэе гэж байгаа нь би зөв бодлого гэж үзэж байгаа. Яг тэгвэл хууль дүрм тодорхой байхгүй болохоор ингээд их дураараа байдал бий болдог. Хувь хүмүүс их хамаарсан байдалтай болдог. Тухайн ямар удирдлагын баг томлогдсноос болж үйл ажиллагааны чиглэл огцон өөрчлөгддөг. Иймэрхүү одоо төвхтэй байдлууд байна. Тэгэхээр энийг бол зэгцлэх ёстой гэдэг тань дээр санал нэг байна. За ер нь бол төв банкны хувьд бол энэ аливаа байгууллагад байдаг дунд хугацааны стратеги төлөвлөгөө гэдэг зүйл зайлшгүй бий болгох шаардлагатай. Энийг бол би хийнэ гэж бодож байгаа. Энэ нь бол хэлж байгаа асуудал бол энэ ихтгэл даахуйц тэгээд энэ төрийн гол том институт гэдэг зүйлээ үйл ажиллагаа удирдлага чиглэлийнхээ хувьд бол бүрэн бий болох ёстой. Үйл ажиллагааны хувьд ч гэсэн тэр энэ бол төрийн төвч институт мөн гэдэг энэ одоо зүйлийг яг бодиттой бий болох ёстой. Дараа нь бол та засгийн газар их хурлаа та ер нь ямар зүйлүүд хариулт гаргасан бэ гэдээ би тэгээ сүүлээс нь ингэж явчихъя. Ер нь бол өнгөрсөн жил бол энэ нэг сард би энэ Ороногийн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулсан. Энэний бас би техникийн ажлын хэсгийг ахалсан. Энэ гэрээг бол өнгөрсөн 7 хоногт болсон энэ уйдлагын гэрээний тэ харьцуулгын бол зарчмын хувьд бол хял өөр төвшөнд гарсан дараагийн
бас хөрөнгө оруулалтын гэрээнд яг одоогоороо бол бас үлгэр жишээ болох үз гэдэг ийм гэрээ болсон гэж үзэж байгаа. Энэ дээр бол олон талын оролцоог хангаж хөрөнгө оруулагчтай бол нэлээдгүй ингэж тулж ажиллаж яг орчин үеийн онол практик хэрэгжүүлж ажилласан юм гэрээг бол байгуулж чадсан. За засгийн газраар өнгөрсөн 7 хоногт одоо хувь нийлүүлэгчийн гэрээ, орд ажиглах гэрээг батлуулаад энэ гэрээ ингээ хүчин төгөлдөр болж байгаа. Энийг бол бас би зөв зүйтэй ажлын нэг болсон гэж ингэж үзэж байгаа. За нөгөөх нь үндэсний баялагын сангийн хуулийг нодон жил батлуулсан. Энэ ажлын хэсгийн дараагаар ажилласан. За үндэсний баялагын сангийн хууль дээр бас тодорхой сайжруулах зүйлүүд нь дагалдах тогтоолоор 30 он хүртэл хийн гээд энэний бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа. Гэхдээ ямар ч байсан энэ бол ингээд уул уурхайн орлогоос олон жил ярьсан энэ стратегийн ач холбогдолтой орд газрын үйл ажиллагааны үр ашгийг хард хэрэгтэй тэг шудрах тогтолцоог янз янзын ийм тухайн цаг үеийн байдлаар хийдэг аргыг яг хуультай болгож өгснөөр их онцлог. За хамгийн бодиттой жишээ бол гарснаасаа хойш төв банк бол орон сууцны санхүүжилтэд мөнгө хөвлөдгөө энэ хуримтлалын сангийн их усүрийг ашиглаж эхэлж байгаа нь бол бас энэ хөөсрлийг энэ эдийн засгийн суурь нөхцөлд бол бодиттой шийдвэр оруулж байгаа гэж бодож байна. За өнгөрсөн энэ 3 жилийн хугацаанд энэ төрийн өмчийн компаниг ер нь институцийн чиг баримжаатай болгох хэрэгтэй, институт болгох хэрэгтэй гэдэг дээр би нэлээд төвлөрч ажилласан гэж хэлсэн. Энэтэй холбоотой засгийн газар дээр 150 орчим тогтоол шийдвэр гаргуулсан байлээ. За мэдээж хэрэг зарим нь бол энэ импортыг нэрмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаатай холбоотой зардал шийдвэрүүд байсан. Зарим нь бол энэ зайлшгүй төрийн өмчийн компаниудыг институцлж бий болгох, энэний дүрм журмыг батлуулах ийм ажлууд хийсэн. За өмнө нь болвол хөрлийн хуулиуд дээр жил болгоны төсвийн хууль, за хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, үндсэн чиглэлгээд ингээд салбарт ажиллах үедээ тухайн үеийн их хурл засгийн газраар гарах шийдвэрүүдэд бол өөрөө оролцоод ингээд ажиллаж исэн юм аа. За тэр нийгмийн даатгалын хувьд ахмадуудын талаар ярьж байна. За бид бүхний өнөөдөр ярих хэвээр асуудал яалчгүй төргийн үндсэнтэй холбоотой энэ бага орлоготой иргэдийн амьдрал өндөрч байна. Тэгээ Япон, Сингапурын туршлага нэгдүгээр мэдлэг туршлагыг ашиглах бүрдэднийхэн бол тогтолцоотой байд юм билээ. Яг тодорхой ажлуудаар тэр нь гол нь ерөөсөө л тэр ажлын болоод тухайн салбарын мэдлэгийг залуу үедээ дамжуулж өвлүүлэх гэсэн чиглэлээр их тэрийг бол би их сайн туршлага гэж бодож байгаа. Зүгээр хэрэгжүүлэхийн хувьд бол тодорхой зүйл хийгдэх ёстой баг. Нийгмийн даатгалын хувьд бол өнөөгийн нөхцөл байдал бол бас тодорхой хэмжээнд тус төржсөн шийдвэрүүд гараад суур реформ хийгдэж өгөөгүй. Үндсэндээ бол олон жил би энэ сангийн яамны төрийн нэрийн бичгийн дараагаар ажиллаж байхдаа нэг л зүйлийг байнга салбарын яамнаас хүсэж ирсэн. Бид хэдүүлээ шудраг тогтолцоонд шилжих ёстой. Олон жилийн энэ ажил хөдөлмөрсөн хүний хөдөлмөрийг нийгмийн даатгалын санд оруулсан яг хувь хэмжээг нь өнөөгийн үндсэнд шилжүүлэх зармаар энэ төрийн тогтолцоо тогтох ёстой. Тэгхийн бол 30 жил ажилласан өнөөдөр багш хүн сүүлийн 5 жил ямар нэгэн байдлаар өндөр тэтгэвэр тогтоолгочод тэрнээс хамаагүй өндөр тэтгэвэр авж байгаа ийм шудраг бус тогтолцоо арилаад өөрөөр хэлбэл үнэхээр олон жил доктор суурьшилтай ажилласан иргэд өнөөдөр бас амьдралдаа хөрвүүлцгөөс боломжийн тэтгэвэр авдаг энэ тогтолцооны шинжилэл зайлшгүй хэрэгтэй байгаа юм а. Энийг бол бид нар зориг гаргаад хийх ёстой. Богино хугацаанд мэдээж энэ тодорхой төсвийн дарамтууд ирнэ. Гэхдээ урт хугацаанд энэ бол маш зөв тогтолцоонд орно. Тэгэхгүй бол бид нар тухайн цаг үеийн өөрчлөлтөөр байнга энэ нэг удаагийн шийдвэр гаргадаг, түр аргалдаг, тэгээд сонгуульд төхөөд нь улс төрчсөн байдлаар нэмэгдүүлмээр нь гэдэг ийм тодорхой яг суур реформын шинжтэй зүйлүүд хийгдэж өгөхгүй явж байгаатай холбоотой гэдэг зүйлийг танд хэлье.